За хөдөлгүүрийн шар гэрэл ассан байна. Тэгэхээр энэнийг одоо тийм ээ өөр дээр нь байдаг онцлогуудаар хэрхэн яаж онцлох вэ гэдгийг би та бүхэнд жоох ярих гэж бодсон юм аа. Тэгэхээр компьютер талтай энэ машин байна тийм ээ. Тэгэхээр компьютер гэдэг маань өөрөө өөрийгөө өөр дөрөө байгаа бүх одоо сенсор мэдрэгчүүдийг тийм ээ өөрөө онцолдог юм байгаа. Тэгэхээр энэ онцлогыг нь ашиглах хэрэгтэй. За ердийн нөгөө нэг онцлогын аппарат авчраад тийм ээ. Аднаас нь компьютер холбоод тэргээр онцлох бол биш. Зөвхөн өөрийнх нь өөр дээр нь байгаа чадварыг ашиглаж онцлох энэ техникийг би харуулъя гэж бодож байна. За тэгэхээр одоо түрүүнийхээс арай өөр болсон байгаа тийм. Энэ хөдөлгүүрийн шар гэрлийн хажуулаад ABS-ийн одоо энэ гэрэл ингээд дохио байж гин тийм ээ. За энэ юу хэлж байгаа гэхээр өөрийнх нь компьютер өөрийнх нь одоо тийм дотор толд байгаа бүх мэдрэгч тийм ээ төхөөрөмжүүдийг онцлоод хаана ямар алдаа гарсан байгаа вэ? Тэр алдааг одоо Morse хэлээр ингэж өгдөг байгаа. Тэгээд ингэсний хүчинд бол тийм ээ заавалчгүй одоо тийм компьютер онцлогоо гэдэг ингээд яваад байхгүй. Машинд нь өөрт нь байгаа өөрийнх нь компьютерийг ашиглаад өөрийнх нь одоо шинж тэмдгийг оншилж болдог байна. За баярлалаа.